Би 2017 онд IGCS-ийн бизнесийн шалгалт өгч байсан. Энэхүү шалгалтыг өгөхийн тулд ном болон пейпертэйгээ илүү төлхөө ажиллах хэрэгтэй. Бизнесийн шалгалт маань 2 пейпертай ба пейпер нэг нь илүү мэдлэгийн буюу онлайн хэсгийг шалгах туслаас номон дээр байгаа түлхүүрэг болон онлайн хэсэг томьёонуудаа илүү өөрийн болгох хэрэгтэй. Пейпер 2 маань илүү урт хариулт буюу эссений хэсэг шаарддаг мөн дээрээс нь кейстэй ажиллах болон аппликейшны оноо илүү гарч ирдэг учраас өөрийн бодлол аппликейшн оноо дээр илүү ажиллах хэрэгтэй байгаа. Ингэж бодвол IGCS-ийн бизнесийн шалгалтын дээр илүү өндөр оноо авах боломжтой байгаа. Би 2017 онд IGCS-ийн математикийн шалгалтыг амжилттай өгч A+ авсан. Сайн дүн ялангуяа A+ авахын тулд хүүний хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалт маш чухал. Жишээлбэл хичээлийн 40 минутаа өр бүтээлтэй өнгөрөхөөс гадна гэртээ ирээд гэрийн даалгавраа маш сайн томьёогоос ажиллах шаардлагатай. Хичнээн томьёогоо мэдэхгүй, бодлогоо удаж чадахгүй байсан ч гэсэн багшаасаа очиж асуухаас санаа зовох хэрэггүй. Пейпер хурдан шалgamгаа хийхээс гадна цаг үлдвэл бүх бодлогоо дахиад шалгаж үзэх хэрэгтэй. Ингэж чадалтаасаа аав. Англи хэлний ярианы шалгалтын хувьд чиний мэддэг багш байх учраас дуудлага акцентыг ойлгохгүй байх вэ гэж сандрах хэрэггүй. Гэхдээ хүүхдүүд камераас маш их сандардаг. Тийм учраас камернаас сайхан айдсаа дарах хэрэгтэй. Харин унших болон сонсголын шалгалтуудын хувьд чи аль болох чөлөөт цагаараа англи хэлтэй ирэх зүйлсийг сонсож, үзэж, үгэн сангаа сайжруулах хэрэгтэй. Нэг анхаарах зүйл нь хэрвээ чи байнга чихвчээр сонсдог бол шалгалтнаар чихвчтэй өгөхгүй учраас танхим юм уу нэг ангид сонсоод дадал зуршил болох хэрэгтэй. Бичих шалгалтын хувьд болохоор чи өмнө хийсэн хүмүүсийн самплийн ансвэр зөв юмнууд дээр анализ судалгаа хийгээд хэрхэн зөв бичих вэ гэдгийг сурах хэрэгтэй. Би 2017 онд IGCS Geography шалгалтыг өгсөн. Geography шалгалт нь болохоор 3 пейперээс бүрддэг. Пейпер 1, пейпер 2, пейпер 4. Пейпер 1-ийн хувьд болохоор илүү хувь хүний мэдлэгийг шалгасан онл талаасаа байдаг. Пейпер 1 дээр хамгийн түрүүнд өгөгдөл буюу асуултаа сайн унших хэрэгтэй. Яагаад гэвэл сандарснаас болоод ч юм уу асуултаа тутан унших, орхигдуулах эсвэл буруу уншснаас болоод буруу бичвэл оноо алдна. Мөн тодорхой лайн ингээд зураас өгсөн байдаг. Тэрнээс хэтрүүлж болохгүй. Хэтрүүлээд бичвэл мөн оноо алдна. Хэрвээ зайн дурсан чиний бичих хэмжээнд дуусаагүй байвал та нарт blank page гэж өгдөг. Blank page-н дээр асуултын дугаарыг тавиад бичиж болно. Хоёрт нь гэвэл гоё бичих ёстой. Яагаад гэвэл тэр хүн болгоны гараар бичсэн юмыг нэг л шалгаж байгаа болохоор үнэхээр тэр олон цаасыг чиний унших гэж хичээхгүй, уншигдахгүй байвал тэгэл оноо алдна. Пейпер 2-ын хувьд болохоор хувь хүний илүү чадварыг шалгасан, geographical skill буюу чадварыг шалгасан байдаг. Тэнд илүү газрын зураг, график өгдөг, график дээр ажилладаг. Пейпер 2 дээр анхаарах ёстой юм гэвэл өгөгдлөө бүгдийг өгсөн өгөгдлүүдийг бүгдийг ашиглах хэрэгтэй. Мөн пейпер газрын зураг дээр өгөгдлүүдийг хооронд нь хойлж солихгүй байхыг бүгдийг ялгаж сайн харах. Мөн зай хэмжээ километр гэж зай өгдөг. Тэрийн километрийг бас ашиглавал сайн. Пейпер 4 дээр болохоор пейпер 4-нд хүний хийсэн судалгаан дээр чи зөвхөн дүгнэлт хийх учир өстэй болохоор пейпер 1, 2-ыг бодвол илүү амархан. Гэхдээ пейпер 4-д хамгийн анхаарах ёстой юм гэвэл partly true, partly false буюу хэсэгчлэн үнэн, хэсэгчлэн худал гэдгийг сайн бичих ёстой. 3 юмны 2 нь эсвэл 100% юмнаас нэг 60-70% нь үнэн байвал шууд үнэнгээ бичиж болохгүй. Хэсэгчлэн үнэн гэж бичих ёстой. Би IGCS-ийн физикийн шалгалтыг 2017 онд амжилттай өгч чадсан байгаа. Харин энэ шалгалтыг өгөхийн тулд 2 дугаар пейпер, 4 дугаар пейпер болон 6 дугаар пейперийг 3 төрлийн пейпер өгдөг байгаа. Тэгээ 2 дугаар пейперийг өгөхийн тулд мэдээж яг цагаа зөв тохируулж яг шаардлагатай байгаа. Учир нь яг хийж дууссаныхаа дараа ансвар шийт дээр өөрийнхөө хариулсан юмудаа бүгэлдэг болохоор яг заримдаа бүгдийг хариулж амждаг байгаа. Харин 4 дугаар пейпер дээр болохоор ихэнх нь яг бодол бас бичил шаардсан байдаг тул томьёогоо зээжлээд тэгээд бас жоох англи мэдлэг сайтай байхад ер нь болдог байгаа. 6 дугаар пейпер дээр болохоор ер нь туршилтын юмнууд их гардаг байгаа. Тэгээд яг энэ дээр ихэнх бодлогууд нь бас яг цаанаа жоохон нэмж хасах гэсэн байдлаар алдаа гаргуулдаг байгаа. Тэгээд яг тэрийг нь зөв тооцоосон тохиолдолд хариултынхаа бүтэн оноог авах магадлал маш өндөр байдаг.
Би 2017 оны олон улсын Кембрижийн биологийн шалгалтыг амжилттай өгсөн. Энэхүү биологийн шалгалтыг амжилттай өгөхийн тулд хувь хүнээс маш их хичээл зүтгэл гарах ёстой бөгөөд хүн бүр өөрт олдсон чөлөө цаг бүрийг хичээлээ хийхдээ зориулах ч юм уу чөлөө цагийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Мөн багштай хамт байх хугацаанд багшийг маш сайн ашиглах хэрэгтэй. 2017 оны IGCSE-ийн олон улсын химийн шалгалтанд амжилт өгсөн. Амжилттай өгөхийн тулд хичээлээ сайн хийж тэгээд multiple choice болон practical question, structured question дээр сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд бид нэр өмнө нь multiple choice шифрээр бүгэлж үзээгүй учраас яг шалгалтын өдөр шифрээр бүглэхэд маш их цаг алдсан. Яг тэгвэл өмнө бүглэж байгааг болохоор тэгээд та нар өмнө шифр дээрээ сайн ажиллаж тэр цаг өдрөө сайн зохицуулах хэрэгтэй.